Сэрээрээ босоороо 64 дахь өдөр минь эхэллээ. Сэрээрээ босоороо 64 дахь өдөр минь эхэллээ. Энэ өдөр улсын хурлын гишүүнтэй мөн бас найзтайгаа хамтдаа ингээд сүнэлээ. Юу болсныг хамтдаа харцгаая. За ингээд өглөө 7 цаг өнгөрөөгөө цэрүүлэг дугарлаа гэсэн хэдий ч үүрээр одоо гэртээ орж ирлээ. Учир нь өчигдөр бүтэн өдөржингөө төгсөлтийнхөө болиулын тэмцээнд хүн нэлээд ядарчиж өнөөдөр хийх ажил байхгүй мэт санагдаад унтчихсэн. Нэг мэдсэн манай одоо мегадуу залгаад аха та хаана явж ийн гэхээр гинт тухай ороод 7 цаг 50 минут орчим босонгуудаа шууд 400 дээс рүү орлоо. Учир нь өнөөдөр би ажлагдсан 3 дүүрэг дээр улсын хурлын гишүүн Баясаахтай, улсын хурлын гишүүн Очирбат найзтайгаа хамт хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдгээрийн асран хамгаалагч нарын төлөөлөлтөд уулзах уулзалттай байлаа. За ингээд үнэнч цанг хөтлөөд дасглаа хийхгүй л бол болохгүй юм шиг хийчээд араас нь тэр гэдгийг одоо араас гүйцэхээр хөдлөлөө. За ингээд сонжин болдог орлоо. Хэдий хурдтай явсан ч гэсэн би хурдын хязгаараа хэтрүүлээгүй шүү гэдгээ хэлье. За Багнуур дүүргийн гишүүдтэйгээ уулзчаад Налаах дүүрэгт ирлээ. За Налаах дүүрэгтээ ардсан намын дараагаар манай Гансүх найз ажилдаг. Ингээ Баясаах бид нар Налаах дүүргийн гишүүдтэйгээ уулзаад гарч ирсэн чинь За ингээд 64 дахь өдрөө Налаах дүүрэгт улсын хурлын гишүүн Очирбат найзтайгаа мөн бас Налаах дүүргийн ардсан намын дараах манай Гансүх найзтайгаа ингээд иргэдтэй уулзаад байж байна. За яг одоо миний 365 өдрийн челленжийн 3 дахь өдөр дээр Очирбат гишүүн маань хавгаа чи нэг 50 санаадаг болчиход надтай хамт сүнээрээ гэсэн. Гэхдээ би 50 санаа чадахгүй байгаа. Очирбат гишүүн маань 1 минут 50 секунд хэлэх байна. 57 секундэд 100 гар дээрээ сүнэдэг юм байна. За ингээд бид гурав ямар ч хэснийг 20 сүнээ. За гурлаа шууд хэлдэг. За. 100 юу. За би тоолоод тэгэж шээ. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164
За Өөрөж Тавган найз маань одоо 365 гэх челленж эхлүүлж байгаа. Тэгээ энэ бол өглөө унтаад зэрэхэд үнэхээр ирчүүч. За заавал дасгал хөдөлгөөн хийх ёстой байна гэдэг. Монгол аянд даяар челленж болж байгаа. За тэгээд өчигдөр гişүн бол байнгын бэлтгэлтэй одоо хүн байгаа. Тэгээ ямар ч байсан энэ бичлэгээр бид гурав хамтдаа өрсөнөлөө. Тэгээд дараа нь гурлаа уулзаад их хурлаар тавьсан. за ерөөл одоо шиг. За тэгээд тавгатаа бас олон залуучуудад өдөр дүүрэл болж байгаа. За яг ингээд сүүлийн баг одоо одолчуудын сүүлийн ихээр 40 он гэж ийм багт бас ингээд 10 гаруй хайцсан. Яг ч эрүүл хөдөлгөөн гэдэг үнэ бие махбод ерөөдөө хамгийн тустай гэдэг. Өөрийнхөө биеийг харуулж байгаа тавгатаа амжилтсан. За баярлалаа. за намайг их хурлаар Инфлюенсер болсон. Тэгээ манай очроо гişүн шууд өргөжлүүлээс үнэ чинь. Ер нь би ямар болох гээд байгаа вэ гэхээр очроо гişүн шиг л болох гээд байгаа юм. За За ингээд ийм зүйл болоод багангаа дүүрэгтэрлээ. Багангаа дүүргийн гişүүдтэйгээ уулзаад гарч ирлээ. Хөл гар бол битүү буларцсан. Өнөөдөр гар дээр сунахад тун хүнд байлаа. Хүүхдүүд хиц татан болоод тоглож харах бас сайхан байлаа. За ингээд гэрийн зүг зорилоо. Гэртээ ороод ирсэн манай гурав гэрээ цэвэрлээ, цүвд болсон байна. Ингээд цаг арсан 8 цаг 7 цаг 40 минут болж байлаа. Оройныхоо 12 минутынхаа гүйлт рүү шууд орлоо. Ингээд үндсэн сонголтын дасгал бүхэл зүйлүүдээ хийлээ. Өнөөдөр бол улсын хурлын гишүүнтэй мөн бас дүүргийн намын даргатай хамтдаа сунайсан бас дурсамжтай сайхан өдөр байлаа. За ингээд ганц өх найз маань ирээдүйд улсын хурлын гишүүн болчоод улсын хурал дээр буюу парламент дээр хамтдаа гар дээр сунаяа гэж найз маань хэлсэн. Найз маань ерөөл бас бат оршгэ гэж хэлмээр байна. За ингээд манай Очирбат гишүүн бол үнэхээр гоё биетэй бас фит залуу, спортлог залуу, тун удахгүй найз шигэ сайхан зүв биетэй одоо спортоор хичээлдэг тим хүн болоод удахгүй хамтдаа гар дээр 50 сунайна гэж хэлье найздаа. За ингээд 64 өдөр маань өндөрлж байна. За нэлээд ядралцтай. Үнэхээр ингээд бие өчигдөр волейбол бүтэнд оролцсон болохоор булгараад алхах чадахгүй. За улсын хурлын гишүүн Очирбат найзтайгаа, за мөн бас ганц их найзтайгаа налахт очиж сунайсан.
бие булгарсан, гар булгарсан 20 цүнэх бас л чанга байлаа. За ингээд бүгдөө гоё спортоор хичээлцгээе. Миний 64 дахь өдөр буюу 2 сар маань дуусаад 3 дахь сар руугаа орцсон явж байна. Энэ сар миний зорилт бол жимд яваад үндсэндээ эхний дахиад 2 сарын дараа хизээч миний гидсний булчин ялгарч байгаагүй. Гидсний булчнаа ялгардаг болохын төлөө зорино. Эцсийн миний 365 хоногийн дараах үндсэн зорилт бол би волейболын спортоор хичээлдэг байсан. Волейболоо сайн тоглодог болоод сагсан бөмбөгийн голцооноос барьдаг болох зорилт тавьсан байгаа. Өндөр үсэг. За ингээ бүгдөө сайхан амраарай. Баярлалаа. Баяртай.